Энэхүү бяцлаглаар та оршихуун энергитэй цуг өөрийгөө нэг цул болгож ад жаргал амар амгалан сайн сайхан зүйлийг хүлээн авахыг бяцлаглаар дамжуулан хийх болно. Гүнзгий амьсгаа аваарай. Бие мэдрээд тухгүй байгаа чангарсан биеийн хэсгүүд дээр анхаарлаа төвлөрүүлье. Ажиглаад суллаад үгэй. Толгой, зулай, дагц, нүд, хөмсөг, хэлж буй газруудыг бүгдийг нь амьсгалаар дамжуулан суллаад өгөөрэй. Хүзүү, мөр, зээж, нуруу, гар, гэдэс, өгзөг, гуй, өвдөг, шил, хөлийн үл бүх бие тань оршихуун цагаан эрчмийг хүлээж авахд бэлэн боллоо. Гүнзгий амьсгаа аваад өөртөө хүлээж аваарай. Ажиглаарай. Бүрэн дүүрч бай. Оршихуун энерги таны биеэр урсан гарч бай. Оршихуун урсгалд нэгдлээ. Энэ бол асар их эерэг эрчим бүхий хүч юм. Энэ хүчийг ашиглан сайн сайхан хайр дүрэн зөв сайхан бүхнийг түгээх хүч таны биеэр ундрах болно. Та зөв цагтаа зөв газраа зөв хүнтэй учирч 9 цагаан хүслэн сэтгэлчлэн бүтэж ажил үйлсэн урагшилж ад жаргалтай утга учиртай сайхан амьдралыг бүтээх болно. Зүгээр л ажигл өөрийн биеийг өөрөөр нь идэхийг нь зөвшөөр. Бие сул тавиад өгсөний дараа таны бие өөрийгөө эмчлэх болно. Сэтгэлээ сул. Сэтгэлээ сулсны дараа таны сэтгэл мэдрэмж өөрийгөө эмчлэх болно. Уйлмаар байвал уйл, инээмээр байвал инээ, бичмээр байвал бичээрэй. Дотоод мэдрэмжээ чөлөөтэй урсган гаргаарай. Тайвнаар ажиглаад
зүгээр л чөлөөтэй орхиж. Бие бүх чангал юмыг бүхчл хүлээн зөвшөөрөөд биеэрээ урсгаад гаргаарай. Үнд хэмсгаваад энэ хүү бяцлаглыг амар амгалан тайван тухтай болох хүртлээр дахин сонсож өөрийн бие сэтгэл оюун гурваа цэгцлээд цэвэрлээд тайвшруулад сайхан ирчмээ дүүргээ таваарай. Талархлаа.